Дараагууд тэгш бичлэг орж штэ. Тий. Дараа цэглэл. За бичлэг орж байна. За эхэлсэн шүү. Яач бох. За өрөөнд манайхаа төгжрөл дунд эхэлж байна. Тэгээд та намын шеэрлээ түгээгд өгөөрөө өнөөдөр маш сонирхолтой сэдвээр ярина. Зочинтой байгаа маш сонирхолтой сэдвээр ярина. Тэгээд манайхын шеэрлээ түгээгд өгөөрөө. Тэгээд яг гол яриаргаа орохоос өмнө 2 өгүүлбэр хэлэхгүй болчиход байгаа маа. Манай ерөнхийдөө давын эрдэнэ нэг пиар нь орхоо болчихжээ. Тэр нэг манай Хэрватар эдэр одоо явахаа болчих өөрхөө. Тэр Чимбатар Өгөөдбаатар манай эрдэнтийн залуу юм аа. Манай надаас 4 дээр баха төгссөн. Би сайн мэдх юм байгаа. За энийг ингээд орхичих. Тэгээ би танаас зүгээр нэг бяцхан зөвлөгөө өгье. Одоо гой шаалтаа ингээл тэ элбэгдэрж мөнгө манай хүүгийн данс руу ирсэн чинь санаанд түү шилжүүлж чидэргээл ингээл од жаргал хахуул өгөө тэрийн тийшээ шилжүүлсэн ухаадга хураалгын тулд од жаргал хахуул өгөөд идэргээд ингээ гой шаалтаа төвлөг орох гээд байна шүү дээ. Тэрнээс одоо баялагын эсрэг дайраад мараад гээд ерөөсөө орхоо болцсон байна. Тэгээд манай яг энэ хямчтайхаа мөнгөийг жоох ахиухан шиг өгөөд арай өөр өнцгөө шаавал орох юм байх юм. Ер нь л орхоо болчихжээ. Тэгээ ер нь л орхоо болчих. Тэгээ хүний гүр хүүхэд гэр бүлийнхэн тухай ярмааргүй байгаа. Ер нь бол урд нь ярьж ирсэн энэ оюутны толгойлуулсан дээрэмчд манай энэ хөгтөг намруулаад яваа энэ фашист Халтмаагийн баталгаар толгойлуулсан дээрэмчд Монголын төсвөөс 80 орчим их найт төгрөг хулгайлсан. Төмөр зам дээрээс 10-ийн 13 их найт төгрөг, нүүрсний хулгай 44 их найт төгрөг, жижиг дунд үйлдвэрийн сангууд болсон өчнөө олон сангуудтай тэгээд тэдрийг дээрэмцэн тий. Тэгээд энэ бүх зүйл баг 80 их найт төгрөг хулгайлсан. Тэгээд гол автор нь Халтмаагийн Баттулга, Тусан Намцраа оюутан. Энэ бол ойлгомжтой. Энд дээр маргаадах юм байхгүй. Яагаад алтан гэрэл гэдэг хүн сандран өмч хураа хууль оруулж ирэх гээд байсан бэ гэхээр энэ бүгдийг далдлах гэдсэн байхгүй та. Өөрөөр хэлбэл дуурсан болгоно өмчийг хураах ногоо малгайтнуудынхаа л технологиг хэрэглэх гэдсэн. Тэгэр зүтгүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ 80 их 80 төгрөгнөөс тэр хүнд алтан гэрэл нэг жоохон хувь хүртсэн байх магадaltaй би хартах хэрэгтэй учраас хартаж байгаа юм. Тэгээ тийм учраас ч энэ хулгай зэлгийн дээрэмт хонуулыг мэдж байгаа. Танаас санаж байгаах тэр Норгийн тэр нэг хэдэн залуучуудын процессорын одоо хүртэл өгөөг байгаа юм билээ. 2 процессорыг өгөх хэрэгтэй шүү дээ. Тэр залуучууд нэгэндээ бенз бэлгэлээгүй те. Тэр залуучууд 17 сая төгрөгийн сүв бүгд найзсгууд өгөөгүй. Тийм болохоор тэр залуучуудын өгөхөстой. Тэгээд юун дээр гарч ирээд урддаг байлаа. Төргнөр дээр болохоор юу гэж хэлээ сэтгүүлчд би мэдээлэлгүйгээр цутаажсэн баха. Одоо бүр тагчиг болно. Тэгээд танаа санаж байгаа бол ерөнхийдөө одоо өдрийн шөнөөхөө ярьсан дээр хамгийн сайн ажил хийж байгаа өгөнд орж байгаа миний дуулууртаа нохоо олцсон хүн бол алтан гэрлээгээ зарлцсан шүү дээ. Туан гэд хэлсэн шүү дээ. Тэг гих мэтлээ. Бодт байгаа бол одоо ингэ том зургаар нь хар. Тэг хэдий их 80 төгрөгийг хулгайлцсан. Тэгээд доромжлуулаад ингээл бүгдөө ингээл хараал гайхаал байж байгаа. 80 их 80 төгрөг хулгайлсан. Тэгээд тэр мөнгө мэдээж мөнгө мөртөө араас нь явах өдөр ирнэ. Шодрох шүүхийн өмнө тэрийг авч өдөр ирнэ. Тэг түүхэнд үннээрээ бичигдэн ийм байгаа юм аа гэж. Яриных өмнө ингээд гэргийнх нэг ялангуяа тэр 15 давхраас удирч байгаа тэр монголчуудын сэтгэл зүг Оросууд мэдхээ болцсон байна Баатраа. Тэгэхээр Оросуудаас зөвлөгөө авахгүй арай өөр газраас зөвлөгөө авч гисэн дээр баха тэгэхээр Баатраа. Тэгэхээр монголчуудын сэтгэл зүй өөрчлөгдсөн байна шүү. Оросууд чинь технологи орохоо болчих.
оюутны хямчт нь бол явхаа болчихтой бүгд мэддэг болсон байна. Тэгэхээр одоо арай өөр тэгээд тэр нөгөө нэг өөр болохоо байгаа тэр нөгөө нэг 3-4 намын дарга чинь засаа идэж үзүүллээ шүү дээ. Тэгээд ч хүмүүс тэрэнд нь хууртахаа боллоо шүү дээ. Тэ. Одоо яг өөр юу ч үзүүлээд нэмэргүй болчихлоо л. Тэгэхээр хямчт ч юм бол явхаа болсон байна. Зургаа жоохон өөрчлөөд би зөвлөөд нь шүү дээ харин. Ухаадгүй хүн тод одоогл манай хүүд мөнгө өгсөн юм байлаа. Манай хүү аваагүй байхгүй юу. Тэгээ би мэдээгүй эдрэг оюут одоо хүүхдээ шонд өлгчөөд амьд үлдэх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс өөр арга байна уу юу? Тэгээд би зүгээр л зөвлөгөө өгч байгаа шүү. Тэгээд жоохон өөрчлөл яасан гэж. За тэгээ өнөөдөр миний зочноор Батуул ах дээр ярих гэж сууж байгаа. 5 сарын 9-нд заах манай нөгөө нэг социалист лагерийн үед тэр шоронгийн амьдралд, тухайрангийн амьдралд амьдарч исэн хүмүүс авгаа их орны даймаа гэж балаардгийг дэлхийн 2 дугаар дайд дууссан өдөр хүн төрлөختөнд нэг олон сая хүн алсан. Тэгээ хүн төрлөختөнд асар том гайх утгаар авчирсан. Эндээс асар том сургамж авсан. Тэгээд энд сургамж аваад 5 сарын 9-нд дайнд Германууд дуудуугүй бууж өгснөөр дэлхийн 2 дугаар дайнд дууссан гэж Европ бол үздэг. Монголд бол энэ Азид бол дорнод бол юу гэж үздэг вэ гэхээр дэлхийн 2 дугаар дан хизээ дууссан байхээр 45 оны 8 сарын 25-нд Японууд үг дуугүй буужих гар үсэг зурснаар номхон талаад үг дуугүй бууж өгөхөөр гар үсэг зурснаар бол дэлхийн 2 дугаар дан дууссан гэж үздэг. Тэгээ энэтэй уялдуулаад тэр 80 жилийнх нөө болоод тэгээд манай Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс гэдэг хүн очсон. Тэгээд бүгдөө өөрсдөө өнцгөөс олж харсан баг. Тэгээд яг энэ талаар ярих юм өнөөдөр. Тийм үү үлхэ? Тийм. Тэгэхээр юу ч харагдсан бэ гэхээр хүмүүс олон өнцгөөс л харсан баг. Янз янзын дүнцэг гаргаж хүмүүс биччихлээ зүгээр. Би бол юу гэж үзчихсэн бэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгч битээ очиос л гэж үзсэн. Хүссэн. Гадаад харилцааны сайд нь л очдөг юм байгаа үз гэж бодсон. Тэгээд ерөнхийлөгч нь очлоо. Зүгээр нэг юмар айгу бахархсан тэр нь элбэг дөрж байсан. Элбэг дөрж гэдэг Монгол улсын ерөнхийлөгч байхад Монгол улс шиг Монгол улс байсан юм байна. Үнэхээр бид нар бол архуу байсан юм байна. Ши Жинпин Путин хоёрыг хоёр талдаа суулгаж байгаа уулзч чаддаг байсан юм байна. Путинтэй нэг төвшөнд очиж харьцдаг байсан юм байна. Ши Жинпинтэй нэг төвшөнд харьцдаг байсан юм байна. Дэлхий биднийг тоож хардаг байсан юм байна. Манай гадаад бодлого бол үнэхээр классик байсан юм байна. Бигээрээ үнэхээр бахархсан. Тэр элбэг дөрж гэж хүнээр тэгээ яг надад холбогдгийн. Тийм бид нар ахаараа үнэхээр бахархсан. Монгол улсыг үнэхээр дэлхийд гэлзуулж өнгөлүүлж харагдаж чадчихсан юм байна гэж бахархсан. За тэгээд Халтмаагийн Батбулгаас эхлээд Монгол улс бол хогийн сав ингээд Кремлийн буцаад Путиний шалны алчуурлал явсан юм байна даа л гэж харсан. Зүгээр яг хөрөл сүхүүд нэг баярлах хоёр өнцөг байдгийн. Эн чинь Тринум фрат байгуулахаар болсон шүү дээ. 3 эрийн засаглал Гомжийн Зандан Шатар Ухнагийн хөрөл сүх Халтмаагийн Батбулга гэсэн 3 эрийн засаглал байгуулах гэж үзсэн. Энийг хөрөл сүх ивдсэн. Тэрэнд нь яг таатай ханддаг. Яг энэ засаглалыг ивдсэнд нь энэ чинь 3 эрийн засаглал явж ирсэн тийм. Нэгт хоёрт юу гэж үздэг вэхээр нөгөө Халтмаагийн Батбулга чинь 17-21 онд манайх Европ руу айлчлах болсон байхгүй. Олон улсын хуралд орохоо болсон. Нүбийн хуралд очиж суухаа болцсон байсан. Ямар ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх болсноор юу болсон бэ гэхээр Европ руу ямар ч гэсэн ингээд 40 айлчлах хийлээ. Тэгээ хамгийн сүүлд нь Чехээр яваад ирлээ тийм ингээд Польшоор ороод ингээд ирлээ. Ингээд Монгол, Францын ингээд төслүүдийг оруулж ирэх юмнуудыг бас нээлээ тийм. Нүг дээр яг хөө тэгэл тэр бомод зод гэл дими олон юм ярьж байгаадсан очиж яриад байгаа. Тэгээ Монгол улс байгаа. Энэ мэн чинь ингээд нэг юм Батбулгыг бодоход арай дээр юм да. Тэрнээс эбигийн болоод мэдээж хаач өрөхгүй. Тэгээ 5 сарын 9-нд бид урагж ирсэн 80 кэрвийн 80 жилийн өмнө эби байсан бол очихгүй байсан багтаа л гэж бодож суулсан.
За тэгээд үл ах энэ дээр юу гэж бодож байна? Хоёул яриагаа тэг өргөжлүүлээ төхөө. Танаа найз чинь ер нь надад их сайхан санагдсан шүү. Би яг үүндээ Монгол улсын ерөнхийлөгч байж байгаа гэж. Улхаа. За та бүхэндээ энэ амар амгалан гэрэн мэдчлээ. Төвчл дундаар ороогүй нөлөө утцсан тэгсэн. Гадагшаа явж ирсэн гадагшаа балбаруу явж хаад нөлөө удаа явсан. Тэгээд ирлээ. За би яриагаа эхлэхээс өмнө харин нэг Чимбагийн сайс өгсөн асуудалд тодруулах юм санагдавчлаа. Шхаб бол ямар утгагүй байгууллага байж вэ гэдгийг сайн харуулчлаа шүү дээ дэлхийн нийтэд. Тэгсэн. Анзаарсан уу те? Тэгсэн. Пакистанд хоёр байлт холоод Шхабын хоёр орон хоорондоо байлт гарсан. Тэгсэн тэр хоёрыг Шхаб зогсооч чаддаггүй. Америк зогсоосон. Тэгсэн. Яг тэгсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ. Тэрийг анзаарсан уу? Израиль зогсоосон. Америк зогсоосон. Америк шахалт үзүүлж зогсоосон. Тэр нь бол Тэгсэн. бодтой Исхаб дотор хоёр орныхаа асуудлыг шийдэж чадахгүй ч тийм үү? Тэр Исхабын дотор хоёр орны хэрүүлийг Америк зогсоож шүү дээ. Тэгэхээр ямар тийм утга учир муутай байгууллага байсныг сая харууллаа л да. Өөрөөр хэлбэл энэ тал дээр монголчуудын бодлого ямар хэцүү байж вэ гэдгийг харууллаа. Тийм үү? Манайхан ч нөгөө Исхабыг ер нь тийм ч их нэг асуудлаа зохицуулдаг үр дүнтэй байгууллага болж чадахгүй байх гэж хараад л ширгэнэл заагаа бариад яваад байсан юм штэ. Бас яг үүндээ. Гэсэн яг монголчуудын зүг байжээ гэж. Одоо сая бол манай гадаад бодлого нэлээд тийм нухацтай байсны илэрэл боллоо штэ. Сая бол Исхаб бол үнэхээр өстой инээдүнтэй байдалд орсон. Тийм үү? Маш инээдүнтэй байдалд орсон. Исхаб хамаагүй Америкийн зүгс тэрийг зогсоож ийн гэдэг чинь тийм үү? Тэгсэн. Израиль ч гэх шиг болчихлоо ч юм байна. За Израиль ч вэ нүү Америк ч вэ нүү аль алинд Исхабын орн биш. Тийм. Тийм үү? Доторх хоёр орныхаа эвзүү болж чадахгүй тийм одоо тийм хамтын байгуулах гэж ямар юм байх вэ? Тэр чинь биз. Тэр бол ангал байхгүй юу? За ингээд үндсэн яриараа орё гэж бодчих л да. Яг энэ дээр бас хөрс өхөл Исхабд орохгүй байр суурьтай байсан нь бол бас нөгөө тэр манай гадаад бодлогын нухацтай байдлын илэрлэл байсан шүү дээ. Би хэлчихье гэж бодчих л да зориод. Тэгээд 5 сарын 9-нд Ялтын баярыг тэмдэглэсэн. Тэр тусмаад тэмдэглэлт байр штэ, ойштэй. 80 жил гэдэг. Тэгсэн. Тийм ээ чинь том тэгшээ байхгүй. За энд бол манай ерөнхийлөгч хөрсөх очихоос өөр арга бол байгаагүй. Нэгэн тал цаадал нь энэ тэгшээ баярт урьдчилсан байна. Хоёрдугаарт Монгол очих шалтгаан байгаа юм. Үнэхээр шалтгаан байгаа юм. Харамсалтай Путин Монголыг үнэхээр тэнд өстө доош нийсэн. Би бол Путиныг тийм бүдүүлэг, тийм муха Монголыг доош нь хийнэ гэж өстө бас санаагүй байхгүй юу? Тэнд их 3 одоо онцгой үйл явдлаас. Сайн харах юм бол. За нэгдүгээрт нь бол дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлт Орос нацист Германыг ялахад нэлээд шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн тийм ус чинь манайх байхгүй юу? Энийг одоо ерөөсөө манайх ойлгодоггүй юм байна. Би тэр хөрсөхийг ер нь их доош нь хийсэн байдалтай манайхан тэрэнд их дургуутсан байдлыг харсал та хүмүүс их дургуй байсан тийм үү? Тий. Ер нь нийтээр одоо яаж байгаа юм бэ гэсэн. Тий. Дургуйг бол харсан. Маш их дургуутч илээ тэрийг харсан. Гэхдээ ингэж дургуутсахтаа тэр үндслэх муу гаргаж илээ хүмүүс.
Өөрөөр Монгол дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлт Оросыг ялахад аюулгүй чухал үүрэг гүйцэтгэсэн орн гэдгээ манайхан мэддэггүй юм байна. За энэ харин намайг жоохон одоо харамсах сэтгэл төрүүлсэн. Манай түүхч төртөл юм ярьж өгсөнгүй. Юухаар Гитлер Москва руу дайрахад одоо Гитлер Орос руу дайрахад дэлхийд ерөөсөө цорон ганц холбоотон зөвлөлт Оросд байсан. Тэр нь Монгол байсан. Өөр ямар ч холбоотон байгаагүй шүү. Тэгсэл хамгийн их Тэгж ярих юм бол бараг 42 3 он хүртэл тий. ер нь ямар ч холбоотон байгаагүй. Байгаагүй. Тэр үнэн үү? Үнэн. Цор ганц орн биш Монгол. Тэр үед Дайны талаар хамгийн түрүү мэдээлэл гаргасан тийм үү? хамгийн ихний өдөр нь тий. Хамгийн ихний өдөр мэдээлэл гаргасан. Тэгээд тэр дайнд бол өөрийнхөө эдийн засгийг тэр дайнд тохируулж зөвлөлт Оросд одоо туслах арын нөөц болж ажилласан байхгүй юу монголчууд. тэгсэн. Цорын ганц холбоотой дэлхийд өөр зөвлөлт Орос ямар ч холбоотой байгаагүй шүү. Тэр Америк Англитай чинь яхаа явж байгаад болсон зүйл. Тэгээ сүлд болж байгаа. Сүлд болж байгаа зүйл. Монголоос хэзээ хойд. Монгол бол шууд холбоотой болсон байсан л да. зарч тэгээд сая харин хөрсөх яг холбоотон гэдэг үгийг зориуд хэлээд байна лээ Путинтэй уулзахдаа тийм ээ. Би та нарыг холбоотон байсан гэж. Энэ аюул чухал үг байна. Өөрөө тусалж байгаа биш тий. Тийм бид нар та нарыг холбоотон байсан шүүгээ тэр тусалцаагаа бас ярьсан. Тэгсэн. Тэгэхээр харин хөрсөх бол тэр тусалцааг бол тоочсон. Гэхдээ яг үнэндээ бол тэр тусалцаа чинь Америкийн ленд листтэй бас өрсөлдөхөж байсан юм шүү. Мэдээж Америк том орн. Танк, техник хэрэгсэл, техник механикэр бол одоо зөндөө ленд лист Зэвсэг буу. оо тэр зэвсэг юм. Харин дулаан хувцс гэдэг юм уу те? Мах хүнсгээд мал аж ахуйн гаралтай ч юм уу. Ийм зүйлийг хангахад Монгол Америк хоёр өрсөлдсөн байхгүй юу? Жишээ нь Маас бол одоо би Будугадыг санаж шүү. Та хоёр бас санаж хэлээрэй. Жишээ нь Америк бол тэр том гүрэнд 60,000 тонн ноос нийлүүлсэн байхад Монгол 50,000 гэлөө би биш Америк нь 50,000 Монгол нь 60,000 ч үлээ. Манайх ноос нийлүүлсэн байдаг байхгүй юу? Ноос. Энэ аюул учиртай. Дайнд хамгийн гол нь тэр дулаан хувцс тийм ээ. Хувцс хэрэглэл байдаг. Хамгийн чухал юм. 1.5 сая юу юм бэ? Метр ноос юм байна. Давны ноос гэж байна. Тий. Тэрүүгээр ч нэштэй. Тэр байлдчихсэн цэргүүдийг хувцалж ирсэн байхгүй нөгөө нэхмэл хувцс. За би өөр нэг юм андуураг бол нэг юм их сайн сандгийн Константин Симонов зохиолч өсөлтөө тэр дэлхийн 2 дугаар дайны тухай их бичдэг. Үлдгэсэд ба өргөсөд гэдэг ном байдаг байхгүй юу? Тэр нь аюул алдартай ном. Тий. Тэр номоор Ленин шагналчлал авч ирсэн. Тэр номон дээр байдаг байхгүй тэр нэг ном дээр өвөл. Энэ их гоё нэхийтэй энэ Монголын нэхий их дулаах юм а гэж. Өөрөлд Монголын оны нэхий их дулаах юм а. Дээл өмсдөг байсан за. Тэгээд тэр нөгөө өвөл тэр чинь дулаан хувцс гэдэг чинь хамгийн чухал юм байхгүй тийм ээ. Тий. Ерөн Шинель тэр Оросын даанд хэрэгжилжсэн Шинелийн одоо жишээ нь юу гэдгийг 4 Шинель дотны нэг нь Монголын ноос Монголын түүхий дээр хийсэн Шинель байсан байдаг шүү дээ. Нарийнда бол. Тэгэхээр энэ бол жишээ нь бол одоо тэр даанд хамгийн чухал юм хүнс. Үйлсгэлэн зэрэг байлтна гэж хэлж байхгүй шүү дээ. Тэгэхэд ингэж хэлсэн. Америкуудын ленд-лизээр одоо нулаа үед энэ ийшээ 3 махны үйлдвэр байгуулад. За юу. Тэрээр монголчууд махыг хангаж 500,000 тонн махаар хангаж ирсэн байхгүй юу? 3 үйлдвэрийг махаар хангаад тэр нь фронт нэлдэг гэсэн байхгүй консерв. Тэрүүгээр Америктэй бараг чацсан байх манайх. Тэгэх мэтлэнгийн ингээд ийм хэмжээний тусламж Америкийн чинь ленд-лиз байсан.
А манайх ч бол бас бэлгийн гэдэг аягүй их юм гэсэн. Тэгсэн. Тийм шүү дээ. Америкч бол ленд-лиз шүү дээ. Иргэд тооцсон тийм үү? Манай нэг хэсгийг борлуулсан дараа тооцоотойгоор гэхдээ маш их хэмжээний. Жишээ нь одоо Нисхорс эскадрил манай тэр бэлгээр тийм үү? Монгол ард гэсэн эскадрил байсан. 20 онгоц, 20 гаруй 24 онгоцтой ч үлээ эскадрил. Энэ би зориуд одоо өөрийнхөндөө энийг бол зориуд хэлээд байгаа юм манайханд. Жишээ нь танк ороо бэлгэнд авчихсан. Танкын цуу. Танк ороо. Тийм үү, тэр нь бэлгийн хөрсөн. За би энэ дээр нэг тоо хэлье. Тэр чинь нэг 50 гаруй билүү танктай ороо байхгүй юу? Энэ ямар хэмжээний тоо вэ гэдгийг би хэлүүлэхийн тулд ойлгуулахын тулд нэг жишээ татъя. 39 онд Финланд руу зөвлөлт дайрахад Финланд айрамд ердөөл 50 өрөхгүй танк байсан гэж байгаа шүү дээ. Одоо бид нар Оросд монголчууд өөрхий 55 танктай тэрний 30-аад милүү Т-34 цоос нь шинэ орчин үеийн танк. Ийм том танкын хороо гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр Монголын энэ цорын ганц холбоот нь байсан. Тэрийгэ цөөрхөд бидэнд бол тэр бүхэн үндэ агцсан юм байсан. Тийм ээ. Гэтэл байгаа бүх юма бид нэр одоо монголчууд өгж байдгаараа л чартаас. Яг үнийг хэлэхэд монголч нь бол тэр даа эхлэхэд бол боо хилмигдэл яваад бүр балалцсан байсан шүү дээ. Хядлага явцсан тийм ээ. Нийгэм чинь бол яг үндэ сэнсэрсэн байсан байхгүй. Тэгсэн мөртлөө тийм ээ. Тэнд хамаг байдал зориулсан байдаг байхгүй. За энэ бол бид нар ер нь мартмааргүй зүйл юм шүү. Энийг би яриад байгаа юм биш Оросын төвчд ярьдаг. Оросын төвчд өөрсдөө ярьдаг. Та нар Монгол бидэнд яа туссан гэж бодож байгаа зарим нэг тийм Оросын төвчд бол улаан цам бичдэг хэлдэг. Бидний ганц холбоотой байсан шүү гэж. Хоёрдугаарт нь Чимба. Хоёрдугаарт нь ясанхээр хэрвээ халахын дайны гэж байгааг бол Япон Оросын дорнод зүгээс дайрах байсан байхгүй юу? Тийм. Гитлертэй тогтсон байсан. Японд ч умардынхан гэж цэргийн бүлэг байсан. Тэр умардынхан гэдэг цэргийн бүлэг чинь Орос руу дайрья гэдэг цэргийн бүлэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл айрам хоёр багтсан байсан. Айрам хоёр багтсан байсан. Оросын цэргийн Японы цэргийнхэн чинь сая гаруй үнэтэй контейнер манжуулдаг төлцөө. Умардынхан бол Орос руу дайрахад бэлдэжсэн. Нөгөө тал нь бол зүүн таас руу явна гэжсэн баггүй юу? Явцсан ч байсан. Орос руу байлтгаж номхон талаа дээр байлдъя гэдэг баггүй юу? Ийм хоёр бүлэглэлчээд байсан. Тэрнийх нь Каунтон арим гэдэг чинь тэр умардын бүлэглэлийн арим баггүй юу? Тэр нөгөө халахын голын дайныг тэнд нөгөө Монгол Оросын одоо халахын голын дайнд ялт байгуулчлаа шүү дээ, тий? Үхснийхээ ялт байгуулдаг. Хүлээжэлтэй ялт байгуулсан. За одоо түүхээр нэрээ. За түүхээр нэрээ харин хоёлоо. Тий, тэгэнгүүт яасан гэхээр зэрэг умардын бүлэглэлийн эсрэг нөгөө номхон далаад байлдна гэжсэн цэргийн бүлэглэл нь нөгөө төлөө будаа болгоод нөгөө умардын бүлэглэлийн лидер Каунтоны армийн командлагч өөрийгөө Харакира хийгээд авчихсан байхгүй юу? Ингээд Япон бол Оросын дорнод талаас нь дайрахгүй болцсон байхгүй юу? Хэрвээ халахын голын дайн байгаагүй бол тийм үү? Япон одоо зөвлөлтийн дорнод талаас нь Гитлертэй нийлээд дайрсан бол өндөө зөвлөлт бол тэсэхгүй байсан гэдэг. Тэсэхгүй байсан гэдэг. Боломжгүй байсан. Хэрэг Оросын түүхчид өөрсдөө бичдэг. 1939 оны халахын голын дайн шууд хамааралтай бол хамааралтай л да. Яасан бэ гэхээр зүүн энэ Манжуур дээр цэрэг нэгдсэн Сибирийн Транссибирийн төмөр замд 15 км-ийн зайд байсан байхгүй. Тэгээд энэ чинь нэг зөвлөлт холбоо улс руу Германд дайрах гэж байсан юм биш үү? Гитлер Сталин хоёрын гэрээ болоод Молотов гадаад харилцааныхаа сайд байсан юм лээ. Риббентроптой хийсэн гэрээн дээр зүүн Европ хуваах тухай байсан шүү дээ. Тэгээд энэ талд нь Японы арим цуглдсан байсан учраас Монголын газар нутаг дээр л байлцсан болохоос биш. Японод Монгол руу орж ирэх гээд Оросууд хамгаалсан юм биш дээ. Зүгээр тэгэл
Энд чи манай газар нутг дээр байлдал за одоо ингээд хүчээ үзлээ. За одоо ингээд тохирлоо шүү гэл тэгээд яг Манжгаа гэдэг бол байгуулагдсан байсан болохоор Японы арим тэнд байж лээсэн л да. Тэгээд сүүлд нь тэр Сибириэс сая 500 мянган аримтай хүнтэй арим Уралын нуруу давуулж явал тэгээд тэнд очиж сүүлчхэн байлцсан. Ийм л үйл явдал л та. Тэрнээс Адольф Гитлер их хоёр чинь Сталин хоёр чинь 9 сарын 1-нд 9 сарын 17-нд Евро зүүн Европ руу Польш руу хоёр талаас нь тэмрэл орчиж байгаа шүү дээ. Тэгэл Польшийнх нэг 22 мянган офицерыг одоо хүртэл Польшууд ирдэг үстэй. 22 мянган офицерыг мань буудаж авсан гэж. Харин тий. Тэгээд ийм л юм шүү дээ. Тий, тэгээд яг тэгтээ Гитлер дайрч мэднэ гэдэг тийм аюул байсан. Хоёрдугаар Япон, Итали, Герман гурван холбоо байгуулсан байхгүй юу? Тийм үү? Харилцсан бие нэгэ дэмжинэгээд холбоо байгуулсан. Үгүй харин тэтгэл байгуулчихгүй. Байгуулсан. Сүүлд нь байгуулах шүү дээ. Халахын голын дайны дараа тэр чинь бий болсон. Халахын голын дайны дараа. Тэгэхээр тэр гэрэн дээр бол юу гэж заасан гэхээр энд бол Оростой хамаагүй асуудал бол хамаагүй шүү энэ холбоонд гээд нөгөө германууд нь тэнэгдсэн байсан юм байна лээ тухайн үед. Гэхдээ Гитлер бол тэр 6 сарын 22-нд Японд тэр харилцаанд товтлох гэрээгээ германууд холигтоод дайрсан шүү дээ. Ялгал дайрах байсан л да өөрсдөө. Гэхдээ яг за германууд одоо факт л ярьж германууд дайрсан л да. Өсөд дайрсан. За юу. Тэр нь бол олон тэрний бас юунд найж дайны явцд бол Гитлер Японоос удаадараа өссөн шүү дээ. Дорн зүйсэн дайраач гэж. Тэгэхэд нөгөө халахын голын дайны дараа би одоо өөрийнхөө төвчтөнд бичсэн юм ярьж байна. Оросын төвчтөнд бичсэн юм. Тийм үү? Халахын голын дайны дараа Москвад нөгөө Япон Орос хоёр чинь харилцан товтлцох гэрээ байгуулсан байхгүй зөвлөлт орж чинь. Япон төрөндөө дайны турш өмч байсан шүү дээ. Дайны турш яг тэрийгэ барьсан. Хэрвээ Японд дайрсан бол удаалах байсан Орос бол. Дуусаас. Тэр чи ийм болцсон байсан байхгүй. Тэгэхээр би энэгээр юу гэж хэлээд байна вэ гэхээр халахын голын дайны үр дагавар бол одоо Орос зөвлөлт Оросын ялахад одоо маш чухал нөлөө үзүүлсэн л гэдгийг би хэлэх гээд байна. Монголын газар нутгийг өгснөөхөө төлөө маш сайн үр гүйцэтгсэн. За. Тийм маш сайн үр гүйцэтгсэн. Өөрөөр хэлбэл Монгол энэ утгаараа зөвлөлт Оросыг одоо тэр дэлхийн 2-р дайнд ялахад аюул том үр гүйцэтгсэн. Энийг Оросын зөвлөлтийн коммунистууд дандаа дарддаг байсан. Тийм үү? Тэрийн 90 оноос хойш Оросын төвчд өөртөө гаргасан. Одоо бас нэг хэсэг төвчд яад вөхөр тэгэж ярих юм бол халахын голын дайн бол цаана Чоо улсынгийн явуулгаар бий болсон шүү гэж гаргаж ирдэг юм. Яг Чоо улсынгийн гэсэн чинь Чоо улс нь дэлхийд дахинд өөрийгөө state nation гэж харуулах гэдэг юм аа. Тийм үү? Өөрийгөө үндэстэн улс гэж харуулах гэдэг. Ийм зорилго байсан юм шүү гэж ярьдیں۔ Түүхчдийн бичсэн. Би бол тэр үедээ Оросын цэргийн түүхчийн бичсэн юм ярьж штт. Тийм түүхчдүүд бол нэлээд хэдэн тийм түүхчдүүдийг тэд нар бол та нар монголчууд явах юм бол бэрх шүү гэж ütсэн байдаг шүү. Энд бол маш геополитик ажиллагаа монголчууд явуулсан шүү гэж. Тэгээ энэ бүгдийг яриад байгаа нь ямар ч байсан факт гэдэг утгаараа зүүн хөрсөх бол улаан талбайд бол хүндэтгэлийн энэ төр зогсох хэрэгтэй байхгүй юу уг нь. Тэгсэн чинь Буркина Фасо одоо Пүүцний тэр Буркина Фасо тэр нэг дарангуулагч Таяра үлээ хэм блэ. Нэг тийм нөхөртэй өнгөрсөн жил гарсан шүү дээ. Тэрийг ярьж байгааг сонсоод би нэр за энэ хүн худлаа ярьж болно. Ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ чинь. Буркина Фасогийн нөхөр тэгж хэлж байгаа юм да. Та нар нацист Германы ярихад дэлхийн 2-р дайнд айгүй чухал үүрэг гүйцэтгсэн гэж авдгийг. Ямар ч хамаагүй байхгүй суус. Байхгүй шүү дээ. Тэр тийм үст байгаагүй шүү дээ дэлхийд. Тэр чинь 1960 онд байгуулагдсан улс шүү дээ. Буркина Фасо. Чи одоо жинхэнэ холбоотой улс Монголоо доош нь хийчихсэн мөртлөө тэр үед байгаачлгүй улсыг авчид дээш нь өргөмжлөө гэдэг шүү дээ. Тэр бол үнэхээр хэвээр бидний монголчуудыг ямар төвшөнд л авчиж байгаа нь харагдав. Тийм үү? Гэхдээ харамсалтай нь ер нь монголчуудын дэлхийн 2-р дайнд бас нэг захисны хүндэтгэл үзүүлэх ёстой гэдгийг бид нар өөрсдөө ойлгохгүй юм шүү дээ. Манайхан өөрсдөө ойлгохгүй.
Бүр улаан цамаа ирж доош нь хийгээд байгаа чинь. Тэр үед чинь юу хятад Оросд туслах гэж хятад Оросоос тусламж авдаг юм биш шүү. Тийм шүү дээ. Өөрсдөө уусч болоогүй. Уусч болоогүйсэн шүү дээ. Японтой байлдаантай байсан. Японтой байлдаантай Шанхай чинь ерөөсөө Сталинаас тусламж гуйсан нөхөр байсан шүү дээ. Чинкаши, Мао. Жанхаши? Тийм. Мао Цзэдун. Тийм үү? Тийм. Тэгэхэд өөрөөр тэр Монгол нь жижиг л байсан биз. Гэхдээ тэр цэргүүдийг хувцалж ялаа, хоолундыг нөгжээлээ тийм үү? Өөрсдөө бэлгээр одоо танк эскадрил Финляндийн дайныханд байсан Финляндийн танк хоёр тэрэгтэй тэмцэх юм өгсөн байгаа шүү дээ. Финланд байхгүй онгоцны эскадрил өгсөн байгаа шүү дээ. Тийм. Боддоо. Тэр нэг жижиг орон их хадгалт зүйдүүлсэн байсан орон. Тэгэхэд одоо сая тэр Москвад очиод би бол бодсон хөрсөхөөс өөрхий тэрийг хэлээд байгаа болтой юм. Тийм үү? Тэгсэн чинь анзаарсан нэг тийм пөөцнийг тийм жоом бол заал тэр нэг яжлаад байгаа юм уу? Доогдохоо үйгээд байгаа юм уу те? Өөр нэг тийм тэгснээ эрчим хүчний асуудлаар бид нар асуудалтай шүү хэлчихэж байгаа байхгүй юу? Тэгжилээ. Тийм үү? Тэгжилээ. Ерөөсөө тэнд даваачин зорилгыг би сүлдээ ойлгосон. Энэ нөгөө Франц Монголын хамтарсан ураны төслийг л зогсоох гэж л тэнд ер нь ол зорилго тэр биш юм шүү хөрсөхийг шахах гэж. Энэ яг тэр ноости тэр юун дээр мэдэн дээр гарсан харж яхад хэм манай улс ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол улсын ерөнхийлөгчдөд цаг гарan Үгүй атомын ураны лекц уншлаа шууд тэр бичсэн байна шүү дээ. Тэр чи юу гэж байгаа юм бэ гэхээр та нар аятайхан байгаараа наатахад зогсон маягтаа би мэрсэн байна гэж ойлгохлоор бичсэн байдаг л дээ. Тэгээд одоо нөө мартаараа Оросууд орж ирэх гэж байгаа ингээл тэгээд тэр мөрний асуудал тэгээд энэ ураныг Францтай ашиглуулах гэж байгаа асуудал тэгээд бид нар нэг юм аягүй сайн ойлгох ёстой. Таны тэр яриан дээр нэг юм чухал зүйл гараад байгаа байхгүй юу? Монголчууд бид үнэхээр тэр үед ядуу бор орн байсан. Тэгээд Оросод тэгж их хүч хөдөлмөр юм өгчээсэн те ингээд өчнөө 500 гаруй мянган ахтмортой 30 мянган морь билүүлээ 500 ахтайгаа 500 мянган тонн махагууд чинзэри мах зах ингээд ноос ингээд бүх нэг фронтод гээд Монгол дэнчээ чинь шууд байна эдийн засгт болсон байлаа шүү дээ тийм үү яа. өөртөө хомшаад хоолмосгүй. Тий ядуу орн тийм байсан. Тэгэхэд энэ бүх зүйл бидний тус. Тэ энэ бол дандаа санаж явах хэрэгтэй, Оросууд санаж явах хэрэгтэй, бид сануулж явах хэрэгтэй бид. Тий. Оросууд санаж явах хэрэгтэй, бид сануулж явах хэрэгтэй зүйл хэвгүй юу? Гэхдээ ийм юм болцоод байхад зүгээр яг одоо яг н социалист лагерийн үед миний үеийнхэн манай дээд үеийнхэн тэр миний хүүхэд нас тэр социалист лагерийн үед өнгөрсөн. Тэгээд одоо бол тэр уун сайхны киногоор Оросуудын тэр мунхаг бичиж өгсөн социалист лагерийн үед түүхээр агуу Орос морс гэдэг одоо балаархаа болох хэрэгтэй шүү дээ. Түүхэн өмнөдөө одоо нүг тулах юм байна. Тэгээд би ч юм байлаад шүү дээ. Энэ зөвлөлтийн коммунистууд аваачаал манай энэ одоо дайны үеийн тусламжийг зүгээр нэг дорсохт гэдэг сая Путин тэгж юм лээ тий. Зүгээр л нэг тийм үү? Дажгүйсэн шүү л гэсэн юм ярьчих байгаа байхгүй. Дажгүй байсан биш эрдэл байсан ганц холбоотой юм байхгүй ерөөсөө тийм үү дэлхийд. Дэлхийд зөвлөлт орчд байсан ганц холбоотой. Салчигтойгоо холбоотой байсан. Тоогийн бүгдээр туус гэдэг. Тэр чинь бас тиймэрхүү юм ярьж өөрсдөө доош нь хэмээргүй л шүү. Тоглож байгаа. Ер нь зүгээр яг бид яалтчгүй ганц холбоотой байсан бид тусалсан энийг нь байнга санаа дахиж хэлээд байна. Тэр халахын голын дайн бол тэр дэлхийн 2 дугаар дайны геополитикийн байдлыг шал өөр болгосон зүйл гэж би хэлээд байна шүү дээ. Халахын голын дайн байгаагүй бол Япон шууд орон талаас нь ороод Сибирийг дорн авах байсан. Монголын байсан байлдаан байгаагүй бол тий Монголын нутаг дээр дэвсгэрийг золж иж хийсэн байлдаан байгаагүй бол тийм үү? Тэгвэл шууд Сибирь рүү орох байсан. Яг тэгэхээр Япон бол байлдахуруудаа Оросыг ялдаг байсан. Ганцхан 1905 онд 1907 онд тийм үү? Өсөөлж ирсэн Оросыг. Дараа нь 17 оны 20 онд нөө Сибирь рүү ороод ирсэн байсан. 19 онд Сибирь төрчгт наваа ч тийм биз дээ. Амуурын тастаач тий. Амуурын тастаач шүү. Францын төмөр замд нь 15 км явагдсан байсан шүү дээ. Банжууд төр хилээ зэрэг. Тэгэхээр зэрэг Япон бол тэр дорн талаас нь орсон бол тэгэл балах байхгүй.
Тэр л Тийм үү? Тий, үнэн. Тэгэхээр тэр Монголыг залж байгаад хийсэн юм шүү дээ. тий. Тийм үү? Тий. Яг гоо би бол тэгтээ дотроо бодгийг тэрийг бас гаргахад би тэр Оросын төгс баримтаар л яриад юм лээ. Чимба. Монголчууд өөрийгөө state nation гэж үзүүлэх гэж бас энийг хийц юм шүү гэж хэлээд байгаа. Би бол өөрсдийнхөө алуур хийсэн юм аа цагаат гарч юм гэж. за одоо тэгээ чи тэр энэгээр марах юм бол зөндөө. Энэ Африкт байдаг улс шүү дээ. Нэг юм жижигхэн хэн мэддгүү. Буркина Фасо Тэг нэг юм 1960 онд бий болсон. байгуулсан нэг юм тэгээд Тэрийг очиж нацист Германыг ялахад гол үргүүл гол том хувь нэмэр оруулсан гэдэг наадгийн. Гэхдээ юу гэсэн үг юм бэ чинь. Тэгээд очиж манай Монголыг болохоор өөр тийм жомл за доогт тухай гэдэг юм уу яа. тэр бид юу зүгээр нэг Тэр учраас би зүгээр ч юм байлаа. нэг төвшин Би зүгээр энэ бүх байдалд манайхан дургуутсан. Уг нь ерөнхийдөө сая эсчиг зөнгөөр гадралсан тийм үү? гэсэн. Тэгтээ нөгөө өөрийнхөө ач холбогдлыг ерөөсөө бас ойлгоогүй л. Хүмүүс Тэр ямар том үргүүлсэн үргэлжлүүлсэн. Ингээд байсан шүү дээ. Би ингэсэн тэгээд бичээд байсан хүмүүс болно. Тэгээд хүмүүс ойлгоогүй л дээ. Тэгээд альбан юмны нэг учир шалтгаан гэж нэг юм байгаад тийм. Монгол улс гэдэг тэр бүгд Монгол ард улс гэдэг байгаа тэр улс өөрөө хүчин чадлынхаа хувьд тийм бид нар чинь мал аж ахуй орн шүү дээ тэр үүсчээ. Тэгээд тэр улс дайны байдалд очиод тэгээд энэ бүр энэ гоёхоо зээрийг устгаад тэргийг энд нь явуулчихсан гэж бодохгүй ан амтнаа хөтлөөлөө. Тэгээ яг үнэ хэлээд бас нэг өсөө нэг юм би тэр ерөөсөө гарч өгдөхгүй зүйл тийм үү? Нөгөө 700-аас сүмхий шатаасан биз дээ. Тэгсэн. Тэрнээс зөөсөн гуйлж эсгэж асрах юм байсан. Тэр шүү дээ бүгдийн зэс. Тий, бүгдийн зэс. Тийм үү? Тэрүүгээр чинь маш их одоо тэр цом ангаа хийсэн. Бооны одоо сум хийгдэж ашигласан. 3 тонн алтны нөөцсөн юм шиг байна тий. 3 тонн алтныхаа нөөцийг шууд Өгсөн юм ачаад шиг, шууд өгсөн юм шиг. Тий. А энэ бол дандаа тоологдог үзэн шүү дээ. тоологдог. Энэ ялангуяа таацаад их сони мэдчлээ тэр 700 гаруй сүм хийдээс тэр ачигдсан хиштнэн тоон Тий. бурхан байд бид мэддэггүй шүү дээ. Одоо хүртэл Мэдхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Бас тоо судалгаа байхгүй. одоо тэр майдер бурхан байсан гэдэг тэр Оросууд ийсэн Сүхбаатар канонд нэг хальт гардаг. Тэр одоо хичнээн тоон бурхан байсан. Тэгээ тэрийг аваад явсан шүү дээ. Тий. Тэгэл танкны хонгоо болоод явсан тэр. Тий. Тэгэл тоолол бидрээс л хүчнээ юм авсан. Тэгээ бид санах. А тэр 700 гаруй сүмийг шатаагаар тэр хонгоо олох гээд аваад явсан зис бурхан гуйлан бурхан чинь өөр даймаас өмнө болсон зүйл шүү дээ. Тийм 39 онд аваад Тийм үү? явсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь зэвсгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг дайм болов байх тийм үү? Батлан амал хүчийг зутаагдахын тулд манайхыг дэрэмтсэн байхгүй юу? Тэр үед хамгийн их айрамтай хамгийн их зэвсэг техник бэлтгэж уусан Оросууд л байсан. Оросууд л байсан. Тэгээ бидрээс хамгийн их юм дээрэмдэл аваад явсан. Тэгээд Тий. бид тэр тухай ерөөсөө ярьдаг. Яг хичнээн одоо зөвхөн бид тэр Эрмитажийн тэр музейний юун дээрээс олж сонирхож харж ирсэн. Зөвхөн хоёр давхар нь тэр чигээр Монголын музей байдаг хгүй юу? Манай үзмрүүд тэр сард нэг удаа солигддог гэж байна. Шинэ үзмрээр. Тэгэхээр бидрийг тэнцээ мангар том Эрмитаж хоёр давхар чинь те. Тэгээ тэр ингээд тэр чигээр Монгол тэгээд сард нэг удаа солигддог шинэ үзмрээр гэж байна. Тэгээд бидний зүйлүүд тэнд байгаа. Тэгээд энэ одоо хүмүүс энэ хүннүүгийн булш гэдэг 20 онд аваад явсан юм хүмүүс мартсан л. Тэгээд ингээд энэ ноёудаж энэс Оросууд ухаад аваад явсан шүү дээ. Тэгэл миний хамгийн их одоо урам хагарсан юм тэр байхгүй юу? Гэхдээ одоо зөв хөрсөн юм л те. Ялтын баярын хүнд зарчнаас урснаасаа илүү Францтай урана болороо л гэж урсан юм шиг санагдчих. Угаасаа тэгсэн шүү дээ шууд. Тийм үү? Тэр ерөөсөө тэг. Ерөөсөө тэгж шахах гэж. Тэр юу гэсэн Манай гадаад харилцаа дээр ямар муу. Энэ чинь албан ёсны Монгол улсын ерөнхийлөгч очиж байгаа. Тинчээ чинь дипломат эснийхээ дагуу уулзалтын мортгол яах ёстой мостой бүх юм нь тодорхой ах ёстой шүү дээ. Тэр бас нэг одоо би заа хоёр дахь юм хэлж чинь тэр гурав дахь нь бол энд нэг тэр бэлэг сайхан гэдэг хорндаг бол одоо ажлаас нь чөлөөлөх ёстой байна. Оросоор араб төгөлөө. Яад үл шүү дээ. Цэрэг арабч төрийн одоо хамгийн чухал ёслоор ажиллагаа байхгүй юу?
цэргийн хэл чинь төрийн хэл. Тийм үү? Төрийн хэл бол монгол хэл. Орсоор яриад. Тийм үү? Гэхдээ тэрнээс өөр хэн ч орсоор яриаггүй тийм үү? Төрийнхөө хэлээр арга бүртгсэн. Тэгсэн тэр одоо юу гэсэн үг юм бэ очоод талбай дээр орсоор арга бүртгээд. Тэр одоо стан орнууд нөхгүй байх чинь тийм үү? Тэр бол арай дэмдэн шүү дээ. Тэгвэл бол төрийн үндсэн хэл нь монгол хэл байхгүй цэргийн одоо дэлхийд даяар болоо шүү дээ. Төрийн яслал цэргийн яслал гэдэг юм да. Мөн үү? Айгуу нарийн. Тэр итэл одоо англи саксоны орнууд ч нь шүү дээ. Дандаа төрийн гэрээ хэлцээр хийхэд тэр тамга дарж байгаа тэр хэлцээрээ яслын ард эдгээр хийж байгаа Канад эдгээр чинь цэргийн формт улсууд мэддэг шүү дээ. Дандаа Канад бол цэргийн формт улс зосно. Тэгжиж хийн. Өөрөөр төрийн яслахаас салшгүй болгодог. Гэтэл тэр нь төрийн хэлээр явдаг араб. Цэргийн араб төрийн хэлээр явна шүү дээ. Өөрийнхөө үндэсний хэлээр. Гэтэл нөгөө ч орсоор усаа идэх байгаа. Тийм зулгууч байж зулгууч гэхэд өөргөө үсгчээдэг. Тэгээд тэр бэлэг сайхан бол одоо зүгээр Бэлэг сайхан гэдэг хуурмтай юм. бэлэг сайхан гэсэн нь мэдхгүй юм тийм. Бэлэг сайхан гэдэг нэртэй уусаж ямар бодроо өгөхөр хуурмтай. Тэр болоод одоо болиулах хэрэгтэй шүү дээ. Чи өөрийнхөө хуулийг зөрчилсөн шүү дээ. Цэргийн араб бол Таны давж орсон бэлэг сайхан гэдэг нэг юм байна. Төвшаах хэлдэг. Үйл гэж нэг юм балаа юм дагуулж ирсэн гэл. Одоо тэгээд алтарганаар очичоод тэр бүрээ залуу хөлөө алдсан багт доромжлоод байгаа мó яагаад байгаа энэ даатарлаг хүүхчиг баймаач шиг хүн амнасаа очиж хөлөө өргөчөөд ингээд юу гэсэн ч үгүй тэгээд энэ нэг зулгууд юм муухай бодор юм зулгууд зантаах монголчууд тэгээд энэ нэг урагчин сэтгхүүтэй гэдэг юм уу да тэгэл нэг тийм их орончдын тэр мөн чанар гэдэг юмыг дандаа тэр урагчд нь эзэлж яадаг одоо ингээл би үргэлжлүүлээд 20 дугаар зууны түүхийг би нэлээд эртнээс нь бичлээ л да. Юу түүхийгч байхтай түүхэн хүмүүсийг бодоогоо, данзангоо, Пилждингийн дүнгаа гэдэг Дэмэд Марслыг, Амар сайдыг, Жамбын Лүмхвай гэдэр ингээл бичлээ. Энэ яг цэвэр эр зөрөгтэй их оронч төсөн байхгүй. Монгол улсаа гэсэн жишээ нь Амар сайд улс үндэстнээ тэр дэлхийн ертөнцийн чинь яг вэ тэр пролетарийн хувьсгалымсалж ялдгийн байгаа үз. Монгол улс үндэстэн яаж үлдэх юм бэ тухай Пилждин гиндэн гэдэг хүн Монголын энэ тусгаар тогтнолын тухай санаа зовж исэн. Дэмэд Маршд Монголын үндэсний армийн тухай бид энэ Орос штабын Жанжин дарагт байсан шүү дээ. Хөөж уулаа Малчхойг анхны Жанжин штабын дарга болгосон тийм. Ингээл тэр Лүмб гэдэг хүн Монголын төвшөлт үзэл энэ үндэсний үзлийн тухай ярьж исэн хүн. Ингээл за данзангоо бол тэр эдийн засгийн хэрэгчлөөний тухай ярьсан, бодоогоо үндэсний үзлийн тухай ярьсан, уламжт Монголынхоо тухай ярьсан. Эдгээр бүгдээрнгийн алсан, тийм үү, хятсан, устгасан. Тэгээ оронд нь хэн тодорсон бэ гэхээр за тэгээд тэр махны машин жовсон тэр цэрэн дөрж лувсан шоруугаар те хууль зүйн шүүхийн яамны сайд байсан цэрэн дөрж Монгол ардын хувьсгал нам нарийн бичгийн дарга болсон лувсан шаруу 1939 онд дараагаасаа давнаад Оросынхоо тэр гэрчийн машинд орчод Москвад очиж алуулсан. 52 онд чо болсон бас өөрөө гэрчийн машинд очиж алуулсан. Тэгээд одоо ингээд яг энэ түүхийг ингээд харахаар яг адилхан байгаа таахгүй. Нөгөө нэг Батүл, нөгөө нэг Элбэг дөрж, нөгөө нэг Сосрором, нөгөө нэг Дааган болд эдгээр нь дайсан. Нөгөөдөлд нь новшийн урагч Халтмаагийн Батуулаг их орж үлдсэн. Харахаар яг ингээд түүхийг ингээд тавьжаад ингээд харахаар уур хүйдэд яг өмнөөс энэ минь ингээд харьцуулж уншиж мэдхээр яагаад дандаа монголчууд ийм ухчихсэн ухаанц ийм урагчдыг дахин шүтэх өвчтөй хүмүүс байдгийг гэж бүр ингээд бодохоор дургур өгдөг байхгүй юу. Яг өмнөөс миний бол сая 5 сарын 9-ний чи үйл явдалтай хараад би албаар тэр түүхүүдийг оруулж бичээд байгаа нь тэр эргээд санаад өгөөч хармалнуудаа л гэж бичээд байгаа. Одоо бол та нар бол дайсан шүү дээ. Монголын дайсан. Новшнууд тий яаж ингэж хэлж чаддгийг. Тэгээ миний бүр одоо чинь за тэр харанхуй бүдүүлэг тэр 30-40 оны үйл хүмүүс тэр харанхуй байж, учир шалтгаан ойлгохгүй байж, мэдээлгүй байж, тэр хүмүүсийг зөвдөх хүндэсгүй би тэр иргэдийн тэр 30 онд амьдарч ирсэн ард иргэдийг одоо 21-р зуунд бүгдөө ухаалаг утас барьсан те бүгдөө сошиал ямар нэгэн сошиал платформ хэрэглэчихэд
мэдээлэл ухаад олоод харчин оронд зүгээр нэг мөн хөх тугны амруулсан нэг мөн Кремлийн нохооны үгэнд орж та нарыг гүтгэж доромжилж байгаа гэж харахаар би бол яг энэ миний харахаар үнэхээр тэгээд дургуурээ сая дээр Оросод очсон. Энэ Халтмаагийн Батулгын хийсэн ажил шүү дээ. 2019 онд Евроэдийн эдийн засгийн холбоонд хэлсэн гэдгийг Монгол улсын ерөнхийлөгчд огт хамааралгүй юмараа очиж бичиг Путин руу явуулсан. Халтмаагийн Батулга 2019 онд явуулсан. Монголд огт хамааралгүй асуудлаар. Одоо энэ урааныг эсэргүүцээд босч ирээд энэ хөрөлсөх үнэхээр бахархалтай яг энэ дээр бол Францд очих гарын сүв зураад орооныг оруулж ирээд Монголд урааныг явуулах гэж байна. Энэ бол хөрөлсөх энэ дээр сайн зүйл. Тэгэхэд яг эсрэг талд нь Халтмаагийн Батулгын хар тэр хөхөс цэрэнтэй тэр хөх шүүрт мөнхөө эсгэлэн хөхөөгээд нэг нөхөр тэр хөххийн нүрт хиншүү гамба хөх тухт шижиргээд дандаа энэ Халтмаагийн Батулгын энийг эсрүүцэж байгаа. Юу өрмөр байгаа байхгүй энэ. Тэгээ би бас нэг зүйлийг тодруулмал. Ер нь энэ Чимба манай сасраар мэдрийн түүхийн тухай яриад ер нь энд бас түүхийнхаа тухай бүгд ярьцгаачлаа л да түүх судалдаг сонирхдаг болсон юм уу. Тэгээ зарим нэг зүйлийг бүр их тод залуучууд ойлгомоор байна. Жишээ нь би Чимба нэг аягүй сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Зөвлөлт дэглэмийн доор байсан сацаарлууд дотроос зөвлөлт дэглэмийн эсрэг хамгийн том бослого гаргасан орн ганцхан манай шүү дээ. Тий. Хамгийн том бослого гаргасан. 32 оны бослого. Чи иргэний дайм байхгүй юу? Иргэний дайм тийм үү? Өөрөөр хэлбэл монголчууд л ерөөсөө тэр зөвлөлт дэглэмийн эсрэг тийм үү? Анх хамгийн том дайсан бослого гаргасан. Тэр бослогын дараа тэр том хилмигдүүлэлт болсон байхгүй. Өөрөөр хэлбэл та нар тэгж босдг юм уу гэж Сталин тийм ээ бүр зүрхийн даалгах гэж тийм үү. Ястаа гадартаа тэгшлэх гэж тийм амар хилмигдүүлэлт хядлах гэж байхгүй. Тэр чинь 32 оны бослогын залхаан зэрлэлт байхгүй юу. Тийм үү. Ахиж монголчуудыг босгохгүй тул. Тэгээ тэрний их муухай үр дагавар нь юу байсан гэхээр одоо бидний үеийн нэг зөвлөлтийнхэн байна. Зөвлөлт хомосойд гэдэг. Тийм бидний. Өөрөөр хэлбэл та нар үеийнхэн байна. шатлагаар нэг айц нэг аюултай байдаг гинэ. Би яриад байдаг шүү дээ. Айц хүн айсныгаа зөвтгөх гээд зөрүүлээ шүтдэг болчдөг. Айлгсан юм аа. Одоо нөгөө нохоос те зодцсэндээ ямаг болтлоо гэдэг шиг. Тийм үү? Ингээ нөгөө ухтлын айлгаа ичгаар хүн өөрийгөө айж ингээд доошоо хийхээсээ илүү худлаа тэр айлгаж байгаа хүний шүтдэг болоо өрчдөг. Өөрийгөө зөвтгөх өөртөө тийм өгүүлэмж хийгээд эхэлдэг. Одоо өөртөө зохиол хийгээд эхэлдэг. Ийм хавилттай зүйл юм байна л да. Тийм учраас ингээ бүр тусгай мартлаа хядлага хийж айлгсан. Тэрнээс энэ муухай одоо новшин тэр хомосойдгууд гарч ирсэн байхгүй юу? Тийм үү? Тэрнээс орж гарч ирсэн. Тэгээд Монгол улс тусгаар тохиомдлоход тэр 700 гаруй сүм хий тэр 10 хэдэн мянган лам ямар буруутай юм. Тэ? Тэд нар яаж саадуулсан юм? Тэр 50 тэр хорлогын жоо болсон өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр тэр 54 мянган жирийн Монгол иргэд тэр тусгаар тогтнолд яаж гай болсон? Яаж саадуулсан юм? Зүгээр энэ хүн алж хятцсан устгацсных нь зөвтгөх өнцөг гаргаж ирж тэгээд тэр асрын хүнээр олдсон тусгаар тогтнолоо машид эрхэлж яваараа гэж хорлогын жоо болсон гэсэн ингээ балаардгийн энийг Жамингийн мөнх хатга Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан их хурлын гишүүн байсан сүүлд нь нөгөө нэг юугаар нүүрсний асуудал дээрэс нь хамгийн гол нь юу байхгүй нөгөө нэг төртөө ч нөгөө гэрээ хэрч яадаг лээ нөгөө нэг тийм нөгөө миний гэрээ хийх хулгайч нэг нөхөр байгаа шүү дээ энэ Жамингийн мөнх хат гэж 10 найрагч тэрний хэлсэн үг шүү дээ тэр аваачаа тэр юуны долоон бурхан харавдггүй гэдэг нэг балаа долоон бурхан од харавдгүйчлүүд долоон бурхан харавдгүйчлүүд нэг тэр нэг балаа кинонд аваач энийг хийгээд энийг үнэн хэлсэн юм шиг ойлгодог. Энэ ямар ч түүхийн баримтан дээр юун дээр ч ийм өгүүлбэр нэг ширхэгч байхгүй. Тэгэд ийм мэтчлээ ингээд одоо тэгээд
агуу их орны даймаа гэ бидний их орн биш тэр орсож байна. Бид тусалсан уу тусалсан байг сануулж явах хэрэгтэй. Тийм яг зөв. Тийм бид тусалсан. Агуу их орны дайн гэдэг юм. Тийм бидэн ямар бид тэгж ярих юм бол холбоотон байсан тийм үү? Гэтэл өнөөдөр холбоотон байсан ганц холбоотноо доош нь хийж шít. Тийм үү? Тийм. Ганц байсан холбоотноо доош нь хийж шít. Тэгсэн чинь бид нар манайхан зулгуу царайлал тийм үү? Агуу их орны дайн гэдэг юм. Тэр чинь нийтрэл дэлхийн 2 дугаар дайн гэдэг шít. Тийм үү? Тийм шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны зөв Дуус өдөр шүү дээ. 5 сарын 8-нд шүү тэгж ярих юм бол дуус өдөр нь. тийм. Дууж өгс өдөр нь. Тэгэл яг би зөвөр нөгөө чимба монголчууд бол хөөх юм нэстэ. Бас тэр 30-аад оны үед бол их том бослого гаргаад тэрнээс хойш түүхэнд боллоо шүү дээ. Бослогод би 56 оны Будапешт Унгар тийм үү? 54 онд Польшийн хамгийн дөрөв. Польш 64 он. Гэхдээ эцэг 32 оныхны хажууд бол юу ч шүү дээ. Юу ч шүү дээ. Тийм үү? 32 оны манай гурван замаас хэрэгжсэн тийм. Тийм 32 онд ч нь бол бозор байна. Манайхан ч том болсон байгаа шүү дээ. Тэгсэн. Тэр нэг юу юм бэ? 1929 оны биш 1929 онд өмч хураах үйл явдал болоод нөгөө нэг тэр 1931 онд Монгол ардын хувьсгалт намын одоогийн Монгол ардын намчтай духан дээрээ санаатай байшингийнхны 9 дугаар их хурл болоод тэр 9 дугаар их хурл дээрээ хар шарав шоодлуудыг үнцээр нь устгах нь 10 дугаар их хурл хүртэлгээд ингээд гаргаад энэс болоод иргэдийн нөгөө нэг хамтрал хомон гэж малын дээрнцээс болж иргэдийн эсэргүүцэл энэ зөвлөлд орсон эсэргүүцэл асар том орон нутагт хөдөлгөөн өрнөд тэр нь 32 онд юу болж байгаа байхгүй эсэргүүний тэр одоо болохоор хувьсгалын эсэргүүгээс солиороод гэдгийг эрхчлөөнийхөө тэмцэл иргэдийн тэмцэл болсон байхгүй тэрийг нухчин дарсан тэр нэг монголчуудыг орсууд онгоцоод Тэр хятлагч чинь янз бүрийн баримтууд бас энд гарч эхэлж байна тийм. Аимшигтай. Гэхдээ тэр одоо яг энэ нэг юм болоор одоо нэг юм хоёр нүртэй зөвлөлтөд зулгуудсан, их гүрэн зулгуудсан ийм нэг шин цагийн монголчууд тэр их хятлагын дараа бий болсон шүү дээ. Тийм үү? Тэрнээс өмнөх монголчуудын зан ханаас их өөр байсан юм билээ. уусаа тэгж бичигдэх юм билээ. Тэр бүр одоо энэгээр одоо жуулчилж яасан тийм ээ. Аялч жуулчид, судлаачид, майск одоо тэр англиар тэр одоо Норвегийн эдгээр чинь бүгд тэр бичсэн байдаг. Тэр монголчууд шал тэр их хатлагаас өмнөх монголчууд бол таних аргагүй өрөөсөн. Одоо бол их тэр их хатлагын дараа тэр монголчуудыг чинь бие биеийг налуулаа тий, бие биенийг матуулаа тий, бүр алдгийг новшуулсан байхгүй юу? Тий. Ёстой нэг хамгийн муухай новшнууд болгож хувирсан. Одоо тэгэл тэр үр сад нь явж штт. Тийм бичих. Боломжтой юм тийм. Энэ ёстой. Тэр бие биенийг матаал тий, бие биенийг барайл. Тэрнээс тэр биеийнхээ наасх нь онцгой байсан гэдэг. Бэмбэ ерөнчингон тэр хэлсэг байгаа шүү дээ. Их хятлагаас өмнөх 39 оноос өмнөх монголчууд, 37 оноос өмнөх монголчууд цоо цойлгон нүдэн өөдөө хүн өөдөөс ихсэж гарч ярьдаг хүмүүс байж 39 оноос хойш монголчууд нүдэн гөлсөн хүн өөдөөс ихсэж харж чаддгүй. Бие биентэйгээ олигдож өгч ярьж чадахгүй хүмүүс. Бие бинийгээ ер нь матна тийм болсон. Бие бинийгээ нуулна, бие бинийгээ доош нь хийн. Тэгээд их мохоо нөгөө орсууд чинь зөвлөлтийн коммунистууд ч тийм систем зогссон. Монголчуудын бие биенээр нөгөө гуталгаал суулгаад байна. Тийм шүү дээ. Тийм үү? Бие биенээр доош нь гэдэг. Тэгээд одоо тэр балиар занц ингэ салж өгдөггүй байсан. Гэтэл тэрнээс өмнөх тэр жуулчдын бичсэн ямар сандаа нөгөө би бас түрүү ярьжлаа шүү дээ. Шинэ Монгол хүн гэхэд хулгай мэдэхгүй майс гэдэг дүүс бичмээс. Энэ Орос худалдаач, хятад худалдаач Монгол хүнд хулгай зааж өгöd юм гэж. Эдгээр бол хулгай молгой гэж мэдэхгүй юм байна гэж. Тэгээ ямар сандаа ингээд Монголд ирэхээр бид нэр ингээд релакс авдаг гэж. Энэ ертөнцийн хамгийн одоо тийм тайван амгалантай. Гэтэ би энэ айгу одоо их ах туск. Найсаг. Тэгэл ийм астамны тэр их хатлаг бол одооны монголчууд яг тэр монголчууд бол биш шүү дээ.
Тийм тэгээд нэг зөвлөж шүтэх энэ Homo Sovetsky болсон хүмүүс чинь тэгэл би ч өрнө дээр ч асууж лээсэн юм л да. Тэг хариулах хүн байхгүй. Тэгэл нэг Монгол мөхчээсэн тэмбүүн дээр идэд өгчээсэн ард түмэнд ирэл аварцсан гэдэг нэг ийм балаа сэтгц мэдрэлийн өвчтөө ийм илий балаа ярианд итгэдэг одоо хүртэл. Чи ямар ч тийм байгаагүй шүү дээ. Энэ монголчуудаас доо доош доромжилж байдаг дандаа. Тэгээ тэр нь одоо хүртэл ингээд биелжээд ингээд үлдсэн. Ираны дараа нь Оросын эдгээр судлаачид Homo Sovieticus-ийн шинж тэмдэг юу вэ гэдгийг жагсаалт гаргасан байсан. За. Судалгаа хийгээд. Homo Sovieticus-ийн таних тэмдэг ямар байж болох вэ? Их атаарх уу? За. Айгүй би нэг ерөөсөө бэлэн жилийн матаж орхидог. Матаач. Тэргээл одоо дандаа нэг юм. Тэгээд ерөөсөө ажил хэрэгч өнгөтэй өтөйдлийг төвчдөггүй. Гэсэн ийм дандаа ийм хүний нэг жоохон онцгой чанаруудаар тэр судалгаа хийгээд янз бүрээр хийсэн юм байна л социологийн судалгаа хийгээд. Тийм нийтлэг шинж байна гэдэг гаргаж ирсэн. Одоо л яг манайхан чинь Homo Sovieticus салахгүй шүү дээ. Тийм ээ. Атаарх уу, би энтэйгээ доош нийтдэг юм уу? Өсөө тэгээд Монголын өнгөтэй болгоно өөрсдөө доромжлон доош нь хүүхээ доромжлон тэгсэн мөрт агуу Чингис хаан гэж балаан. Одоо сая жишээ нь хартаа уран гэл одоо сая бас нэрэ Путин чинь сая бол тэр ер нь Путин ярьснаас бол уранаар Путин байна л гэсэн үг шүү дээ. Тий, шууд л тэгж байж гэж. Маш тодорхой харагдав тийм. Шууд тэгж. Энэ ураны энэ янз бүрийн ураны хөдөлгөөний тэр нэг малзуу солиотой өвчтөй хүүхэн чинь ер нь бол тэгэл зүгээр цаанаас нь Энэ Батулаг байгаа гэж билээд шүү дээ. Задлаа. Ингээд шууд тэгээ Путинд дарагч байгаа үстэй. Тэр одоо тэр хар тэгээ Мардаг Оросууд ухахаар болсон юм гэсэн чив чимэг болцсон. тий. Ийм бодор Бүр дуургаж байсан. тийм бүр дургу хөрмөр юм. Үгүй тэр юу гэсэн үг юм бэ? Монголд Оросууд ухаж болдог. Тийм. Тийм үү? Тийм. Тэр чинь Франц Монголыг хамтарсан шүү бас нөгөөх нь. Тийм. Тэгэл бид яагаад энэ горд хөрштөөгөө ингээд харилцаж болдгоо 1911 оноос хойш энэ бидний хүсэл тэмүүлэл бол 90 онд ирсэн тэр хүсэл тэмүүллийн биелэлээ монголчуудын ерөөсөө Монгол улс тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан тэр 11 оноос хойш л монголчуудын цорын ганц хүсэл тэмүүлэл байлаа шүү дээ. Тэр стожинки их орончлол маань цусаараа бичсэн түүх маань тэр байлаа шүү. Дандаа 3 дахь хөшрүүл тэмүүлж байлаа шүү. Тэгээд одоо 90 онд энэ эр зөрөгтнүүд дагаж босч ирж тэгээд ингэж ирсэн тэр 3 дахь хөршийн бодлыг яагаад эсэргүүцэх ёстой юм. Нэр Колондагч аюугаа юу хэлсэн юм аа. Үлхэ. Тэгээд нэг ерөнхийдөө нэвтрүүлэг дуусч байна заа. Тэгээд Колондагч юу гэж хэлсэн бэ гэхээр аюугаа юу хэлсэн надад. Чимбэ Батүл байхгүй бол зориг байхгүй. Батүл байж энэ Монголын арцсан холбоо бий болсон юм аа. Батуулыг тойрч боссон шүү. Батуул байхгүй бол тэр зориг гэдэг хүн чинь байхгүй шүү. Тэр чинь зүгээр л коммунизмын онлын багш байсан. Батуул ир зориг нь байсан шүү гэж. Колондагч яг оролцож явсан хүнийхээ хувьд одоо моохой бас л их доромжлуулж гүтгүүлсэн үндэ манай Колондагч маань тэгэл Колондагч тэгж хэлдэг. Тэгээ ахтаа өстө дандаа баярлж явж байгаа шүү. Тэр Колондагтай бас нэрээ Тий. баярлсан хийж хэлсэн тухай би сонссон л да. Тэгээд их баярлсан. Тэгээд манай партизанч бас Колондасыг бидч бий нэг үнэлээ л дээ. 90 оны үйл явдлаас хойш бид энэ түүхэн үннийг мэддэг болсноос хойш энэ ялангуяа монголчуудын агуу их орны даймаа гэж балаархаа болох хэрэгтэй. Бид Оросуудад тусалж ийсэн дэлхийн 2 дугаар дайнд бид ялтанд нь хувь нэмрээ оруулж ийсэн. Бүр өнтөө хувь нэмрээ оруулж ийсэн. Санаж ах хэрэгтэй. Оросууд санаад байх хэрэгтэй тийм. Сэрнээс бид энэ агуу даймаа биш. Бид дэлхийн 2 дугаар дайнд ер нь бол би бодоод цаашдаа энэ ялтан байд ураад ингээд тэр одоо тэр улс орны өдөрт манай өдөртөгч тэр улс орны өдөртөгчтэй хажууд нь зогсох хэрэгтэй яг үнэндээ бол яг л тэр чинь хэлээд нь шүү дээ ганцхан холбоотой биш эрдээ цорын ганц холбоотой тэр чинь нэг гадаад харилцааны юм дээр энэ тэрийг бүр хойно ач мөхөр тавьчихлаа. тэр чинь одоо цорын ганц холбоотой
Тэгээд өөрхий дэлхийд нэгц улсаар Америк Ленд-лиз өгсөн, Монгол өгсөн. Ленд-лиз тусламж өгсөн Монгол. Бэлэг өгсөн. Манай бэлэг өгсөн. Тийм үү? Ялгаатай манай Америк Ленд-лиз манай бол бэлэг хамаг байдаг өгсөн. Өөр нэгч дэлхийн нэгч орон Оросд тэгээд бид нар 500 мянган тэр Буркина Фасо юу вэ тэр чи? Тэр пүүцнэрээ ичгэд яадаг бид те. 60 он байгуулагч улсыг тэгж бодлоо яриад тахтай. Тэгж Монголыг доош нэгээд тахтай. бид нар чинь энэ 500 мянган ах дадвал ленд-лизингээр өгсөн. Бид гэхдээ тэнтрээс ганц төгрөг авах шүү дээ. Тэгэл орхицсон шүү дээ. Тийш тэгэл одоо Тэг. Бид ганц төгрөг авах шүү дээ. Тэгээ бид дандаа энэгээ сануулж явах хэрэгтэй орсууд. тэгээд яг үннийг хэлэхэд бол гэтэл дараа нь бид нарт яасан. Ах トゥ угаан тусламж гэжсэн нөгөөдхөө өр болгоо ичээд. Тэгс. Тийм тэгэхэд бид нар тэгж ярих юм бол тэгвэл дэлхийн 2 дугаар данд бид нар ленд-лиз өгсөн тэрнийг аваагүй шүү дээ. Юус авах шүү дээ. Тэг. Ганц төгрөг авах шүү дээ. Тийм аваагүй шүү. Тэрийг бид нэг хэвчээ шүү дээ. Тэгвэл та нар тэрийг өгөлдөө. Тэгээд бидний сор болсон тэр харалтаа амар сайдын маань гиндэн дэмэд маршлыг тэр жадам дам дөржгээ тэр хүмүүсийг Орос руу аваад явсан шүү дээ. Тэгээд энэ хүмүүсийг Оросд авч авсан шүү дээ. 40 мянган монголчуудыг Оросд авч хятад. Энэ Монголд байж байгаа нэг энэ балаа энэ бузрын нэг юм Homo Soviet-гуудаас болж энэ Оросууд энэ Пүүцэйтер монголчуудыг ингэ дорд үзээд байгаа. Яг зөв тэгээд байгаа байхгүй. Тийм. Эдгээр нь залгуудаа л заваарал те. Тэгээд одоо тэр Осног нь өнсч хүсээр идэл энэ нэг юм нэр төргөө болгоо иччих чадахгүй. Тэгээд тэр нь ялангуяа манай энэ одоо улс төрийнхэн дотор цэргийнхэн дотор те. Тийм. Энэ цагдаа дотор те. Энэ ингээд энэ Орсын хослон унсаад байх юм. Тэгээ энэ ингээд биднийг авч энэ нэр төргөө доош нь хийж оруулчихад ерөөсөө бол. Тийм биз дээ. Ерөөсөө байгаа царай нь энэ монголчуудын нэг энэ Homo Soviet-уудын нэг новшин зан энэ байхгүй. Монгол дээр энэ Homo Soviet-гууд бол монголчуудыг Оросуудын өмнө айгүй мохот орд хийх шалтгаан. Хятадууд ингээд эдийн засгийн талаар Монголд ингээд одоо энэ хоёр дэд төсвөөс ингээд юу гаргаад тусна зээл аваад ингээд ийм болгочихлоо. Одоо өдөр харж байгаараа хятадууд ороод ирвэл коммунизм сайхан гэж очиод хятадуудыг тэрвэрж өнгөрсөн. Яг тийм хүмүүс байхгүй. Ийм муухай бэртгч хоёр нүгэлтэй. Хамгийн гол нь энэ зулгуус бэртгчин байдал нь Монгол үнийг нэр төрөг болгоо хийчихээд байхгүй бол. Өр хүүхдийн хөндлөлт болгочиход шүү дээ. Тий, өөрөөр алга шүү дээ. Тий. Өөр хүүхдийг ер нь хизээний тийм биз дээ. Хаа ч гэсэн зулгууч хүнийг энэ ертөнцид хизээ хин хөндлөж ийсэн юм бэ. Тий. Тэрийг боол мэт харьцдаг шүү дээ угаасаа. Тий. Зулгууд нь. Тийм үү? Тий. Чи өөрөө дорж орё гэж хүсэл гэсэн үг шүү дээ тэр хүн чинь. Зулгууч он чи би бол боолоо намайг доошоо хийж болно л гэсэн үг шүү дээ. Яг үнцэн. Энэ нэг болоор Монголд байж байгаа энэ нэг мохоо цэнхэр үснэсгээр нэг юм бозортой хаамаас ямар үстэй хөхөс гэж мэдхгүй. Энэ нэг болоор юмнуудаас болж энэ нэг болоо зулгуудтаас болоод бидний доош нь унж. Мишэн дээр одоо баталгаа ерөнхийлөгч болчоод пүүцэн гацсан очиж дагаж очиж байгаа юм. Тийм. Гэхдээ ч одоо юу гэсэн үг юм бэ те? Буртгуулгүйгээр 6 удаа болцсон гэж байна. Тэгээд одоо тэр нөөбөд очих болохоор очихгүй нөгөө тийм. Олоос орж явахгүй. Тий, олоос орж очихгүй. Пүүцэн хаана чинь тийм өөрөө л ингэж бидний хүндлэлгүй болгоод байна шүү дээ. Нохоо шиг дагаж үгээд ахаар чинь тэр нь эцтэй юм чинь. Тий. Аа? Тий. Тийм ичүүргүй тэгээд биднийг ингэ нэр төрөг болгоод байна шүү дээ. Тэр зөвхөн одоо жишээ нь Оросууд тэгэж зогсохгүй. Гаднаа чараад тийм үү? Үгүй тийш та хаа нэг нохоог чинь тий. Одоо хятадууд нэг харж байгаа шүү дээ. Тий? Оросууд нэг гүлгүүд харж байгаа шүү дээ. Яг гүлг шиг энэ одоо энэ байж байгааг нэлж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Ерөөсөө тэгж харж байгаа юм чи. Энэ Халтмын Батбулаг гэдэг хүн хизээ нэгэн өдөр шудраг шүүхийн өмнө очин түүхийн тавцан дээрс бичигдэх өдөр нэрнэ. 2017-оос 2021 оны хооронд 4 жилийн хугацаанд Монгол улс нэг ч удаа нүүр рүү яваагүй. Олон улсын гэрээ контракт болж олон улсын хуралд нэг ч удаа яваагүй. Ишхабд изүүлэх гэж зүтгүүлсэн тэгсэн мэдтэй энэ хүн. Ишхабд одоо изүүлэх гэж зүтгүүлсэн шүү дээ энэ хүн. Би тийш бичиг өгсөн үү? Ишхабд бичиг өгөөсөн. Жишээ цогтоод энэ одоо энэ их хурлын гишүүн байгаа гадаад харилцааны цагт Цогтбаатар нэг танта ТV-с 0 ухаан царайлаад юм яриад байдаг. Тэр муу чинь гадаад харилцааны сайд байхдаа Ишхабчин цэргийн байгууллага биш юм байна. Ер нь ирчгэд боломжтой гэж ярьж ирсэн хүмүүс нэг штэ. Одоо шууд өөрчлөгдсөн.
Халтмаагийн Баттуулга шавд орохыг хүссэн. 15 тэрбум доллар өгнө гэж орчилдөө хуцчихсан. Тэр үед харин одоо энэ номтыг магтах хэрэгтэй юм байна. Тэр үйл явдал дээр номт Монгол ардын намын гишүүн байсан. Номт энийг аюулгүй байдлын гадаад аюулгүй бодлын бодлого байнгын орон дээр энийг номт харин эсэргүүцчээж энийг оруулж иржээж энэ асуудлыг зогсоож гисэн. Түүхийн баримт 2019 онд Евразийн эдийн засгийн холбоонд эсэх гэж Баттуулга бичиг өгсөн, авчиж өгсөн бүр. Тэгээ тэрнийх нь үр дагавар нь одоо монголчууд сая харин иргэдний эсэргүүцчээж энэ иргэдийн эсэргүүцэл манай Арсан намын бүлгийн зохицуулалтын тэмүүжидэд бас талрах хэрэгтэй юм байна. Эдрийн маань үр дүнд энэ юу энэ Чингис хаан олон улсын буудлаа өгч хөнгө алдсан тэрийгээ зогсоолоо. Одоо энэ ган төмөр зүтгүүлээд байна шүү дээ. Одоо энэ ингээд Евразийн эдийн засгийн холбоонд манайх ESG гэдэг ингээд тэгээ Баттуулга хийлгээд байгаа байхгүй Халтмаагийн Баттуулга тэрийг. Энэ урагчдыг магтан дуулдаг юм. Тэгээд энэ Монголыг ингэж хорлож байгаа. Монголын хөгжил болгоныг хорлож шүү дээ. 2012-аас 16 онд бидний хэн гол эрчим хүчний төслөө барьсан бол Шивоо станцыг барьсан бол 5 толгойгоо барьсан бол таны санаачсан 5 дахь цэцгэлгээ станцыг барьсан бол тэ Багнуурыг барьцэглэгээ станцаа барьсан байсан бол тэгээд бид ингээд эрчим хүчээр ямар ч асуудалгүй гадагшаага экспортлоо сууж ахаар л шүү дээ. Гэм бүх зүйлийг хэн зогсоосон Халтмаагийн Баттуулга хятадуудаар айлгаж зогсоосон. Өөр хэн зогсоогоогүй. Тэгээд энэ бүх зүйлийг Монголыг хорсон. Тэр оюут нь байгаа шүү дээ. эгийн голоотор Францыгаар хийн гэж хэлчихсэн үү? Худлаа. Утлаа мó. Одоо энэ салдангийн удамжаагаад Чи оюут болохоор тэгээд байгаа биш. салдангийн удамжаа байгаа шүү дээ. Багад осны сайд болсон манай намын Тий. нөгөө цэдэн билег цагаатдаг аваа байгаа шүү дээ энэ удамжаа. Сайд их хурлын гишүүн энэ дураагч нь очоод Москвад очоод гар үсэг зурцсан. Гар үсэг зурцсан чи Москвад очоод гар үсэг зурхтаа юу болсон бэ гэхээр байгаль орчны үнэлгээ хийнэ, байгаль нурд хор хохирлтой нүү гэдэг үнэлгээ хийнэ гэдэг юм дээр очоод гар үсэг зурцсан. Ингээд 3 жил энд юу судалгаа хийнэ гэдэг гар үсэг зурцсан. Баталгаатай хойшлуулсан тий. Баталгаатай хойшлуулсан энэ гол эрчим хүчний цэцгэлгээ станцыг байхгүй болсон юм чи. Оросдоо очоод гар үсэг зурцсан юм чи. Яагаад тэд нар ингэдэг юм болоо нэр. Сая нэрээ ингэсэн штэ. Засгийн газар ч одоо энэ тэнд очиод нэг хуралдаад байгаа юм шоудаад байгаа нэг юм яваад штэ. Булганд чийжих шиг, дорногод чийжих шиг тий. Тэгсэн дорногоогийн сая ингээд засгийн газрын хуралдаан болоод тэгэл баахан бүжиг шоуд хаанцмаа зэрэгэл юу юм болч. Тэгээ оюун ертөнч тэрийг өөрийнхөө пэйж дээр тавиад идэг байхгүй. Тэгсэн тэр пэйж дээр нь ингээд хандлтуудыг хараад үзчихлээ л да. Тэгсэн 700 орчим коммент орж иж байгаа. Орж ирсэн байсан. Намайг харахад одоо тэрнээс нэмэгдсэн мөн байсан. Бүгд харааж байна. Хоёрны. Тийш нэг ч дэмжиж байгаа комментар нэг шигч байхгүй. За тэгээд сая нөгөө TV24 нөгөө худын нэвтрүүлэг гарлаа шүү дээ. Нэг 5-6 минутын тий. Оюутны худ. Чимбатар өгөөдөө баатар гэдэг манай өдгийн задуултаа. Тэрний нэвтрүүлгийг ингээд бас гүйлгэж харлаа. Комментүүдээ. Хүн суртахаа хэлсэн байна. Энэ Чимбатар гэдэг нь нөгөөдөөгийн аав нь агуу мундаг гарын дүүтэй ах байсан Чимба гэдэг. Миний сайн таних ах юм. Ээж нь нөгөөдөө отрич ээж нь ганч мэг гэдэг манай гэртээ хөвсөнд ажиллаж байсан ганаа гэдэг мастер гэж байсан. Нөгөөдөө чи манай дээд шиг 3 4 дээр тэгэд энэс чааш яриад 20 хэдэн жил мэл бийсэн. За. Тэгсэн байх уу? Тэгсэн байх. Нэгийн 17-д байсан баг. Манайх нэгийн 19, нэгийн 17 холбооны алтан цагаан барь шүү дээ. Хөндлөн цагаан. Сэнэ мэдээж дээ. Манай 19 сард уртны 17 цаг. Тэрний хамгийн нэгдүгээр орчны 4 давхар голын алхамд байсан. Тэгээд эдгээр шаашаа би яриад яах вэ? Би сайн мэднэ. За. Яг тэр хийж байгаа бизнесийн өнөөдөр юу болсон ч нэрээ лоточор эдийн засгч штэ лоточор. Тэр энэ асуудлуудын нэг сошиал дээр гараад ирж байгаа мэдээллүүдийг бүгдийг нийлүүлээд базаад 33-4% суулж илээ. Тэгээ хүмүүс чинь айгүй яг 90 сурвалжлах сэтгүүл зүг өөртөө хийдэг болчих. Сошиалын хайгаад орчих үзтээ. Бүх материалуудыг хэвлээд амьттай тэмцэх газар авчид өгсөн. Одоо энэ шалгаач та нар гэдэг. Чи ерөнхийдөө хэргийн инженертай байна гэдэг. Тэгээ яг хоо тэнцэнээс нь харж байхад тэр бүмийн машин хүүхдтэй бэлгэлэх хэмжээний бизнесд харагдахгүй л дээ. Бас би 20 хэдэн жил 30 жил хийсэн шүү дээ.
Уулуурхай бизнес дотор ажиллаж байгаа тэр илүү өөртөө тэр бүмээр шааж чадаагүй л байгаа. Омаа машин. За өнөөдрийн төвийн үрд өндөрлөө. Тэгээд бид нэг юм агуулсаа ойлгосоо гэж хүсэж байгаамаа. Монгол хүн Монгол гадар шороон дээр эзэн байх, Монгол хүн Монгол улс өөрөө өөрийгөө засаглах, бид даасан байх тэр эрх чөлөө 90 онд ирсэн юм аа. Тэгээд буцаагаад энэ эрх чөлөөгөө аваачаад хумж аваачаад энэ хятад юм Оросд битээ аваач өгчих гээд байл та. Бид өөрсдөө эзэн баймаар энэ эзний осоор амьдрмаар байна. Хотолтой наймаа хийдэг бол алдсан ч ондсон ч бид нар өөрсдөө хийх ёстой. Тэгээд нэг Кремлийн төслийнхнийг юм уу эсвэл энэ Бээжингээс шийдсэн чулуу аваад тэгээд би нэг ингээд нөө цаах хэлдгээр битээ шидлээд л боторч унахаар. Тэгээд бид энэ 90 онд авчирсан эрх чөлөөгөө хамгаалахгүй бол одоо бол тэгээд ямар болдгийг бид энэ Белорусыг харж болж байна те, Венесуэлийг харж болж байна. Та нар ямар болдгийг Киргиз гэдэг нэг улс байна те, тэрийг очиж харж болж байна ингээд. Одоо хойд Оросч нь байна те, тэр Путиний шүүмжлэх юм бол одоо өнөөдөр Путиний хүүхдээ ингээд баримт янз юм гарч ирээд бид ингээд тавих юм бол тэр хүмүүс бүгд дүүжлүүрээ олсон татчихсан байгаа. Тэгэхээр тэр юм руу битээ яваад л та. Тэгээд төр дэрх мэдл өгөөд энийг хий, тэрийг хий, нэгээ дүүжилж алуулын идэргээд ингэж яваад ах юм бол энэ төрч илүү их мэдэлтэй л болоод байна. Нин чин төргээд тааж нэг энэ засгийн газар толгойж одоо оюут нэг тойрсон 9-нд дээрэмжтэл байгаа шүү дээ. Манай ган төмөр алтнуулаа халтмаагийн баталгал удирч байгаа. Тэгээд энэ дээрэмжт дэрх мэдлээ авч өгөх юм бол тэгээд бүгдөө л дараа нь толгойг тасдуулна шүү дээ. Өөр сонголт байхгүй шүү дээ. Тэгээд нэгнийхээ өмчийг хураахт нь очиж хамгаалт сураа ялангуяа монголчуудаа энэ цалхтын мөнгөний ордыг анх дээрэмдэгт нь болдгоо мал гэж би анх орилж ирсэн. Тэг надад хамаарлахгүй л дээ тэгэл хужаа можоо болохоо дараа нь 49-ийг ингээл байсан. Одоо энэ хэдэн түүцнүүдийг дээрэмдэгт нь Улаанбаатарынхаа өөртөө халагдсан шатал ингээдсэн. Одоо хар эхнээсээ газраа дээрэмдүүлж байна. Тэр юуныхаа 0 газраа тэр юуныхаа хайласт тэр 5-7 буудлынхаа хайластынхаа ингээд дарихын наадсг ингээд өөртөөхөө 0 газраа дээрэмдүүлчихлээ. Одоо ингээд дараачих нь ингээд та нарынхаа одоо ингээд 2013 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машин унах Улаанбаатарын та нар ирэхгүй болчихлоо. Номер өгөхгүй гэж байна. Ингээд ирэх чөлөөг чи хаагаад байдаг юм аа. Энэ дандаа ямар нэртэй байдаг вэ гэхээр нийгмийн сайн сайхны төлөө, нийтийн сайхны төлөө гэдэг нэрийн дор хувь хүний эрхийг ингэж балж ингэж та нарын боломжийг дээрэмж гэдэг юм аа. Тийм болохоор эрх мэдэл ингэж дулдуудж битээ яваач ял гэдэг. Тэгээд энэ ялангуяа нэг Оросд дулдуулдаг зангаас болж энэ эрх чөлөөгийн битээ устгаа ичаач дээ. Нэг жоохон эрүүл ухаантай байгаач л гээл. Яриагаа өндөрлөх хэлэхгүй нөө. Би чиний хэлсэн дээр нэмж хэлмээр зүйл нь өгөхөр зөвхөн Орос биш ээ. Тийм ээ. Энэ их гүрнүүд энэ одоо Орос л гэн, Америк л гэн, Хятад л гэн ийм одоо их том гүрнүүд гээд тэдэнд зулгуудаа л бие болвоос их дорд муу боол хэлээ гэж ингэж зулгуудаа болооч. Тийм ээ. Хамгийн гол нь өөрсдөө энэ зулгуудлаараа биднийг нэг дээлгээд өгөөч те дорд үзээд өгөөч л гэж гуйж байгаатай адилхан шүү дээ. Тийм үү? Тэгээ хүүхдүүд чинь энэ нэр төр энэ их муухай нэр хүүхдүүд төр чи хаяглагдаж байна шүү дээ тийм ээ. Монголчууд нэг энэ муухай залхаа зулгууч тийм үү? Арчаагүй солдороо тэгээд аимхаа жоохон өлөөдөө харчвал бүксийн долоочих гээд байдаг тийм үү. Тэгээ эн чинь өөрөө хүүхдүүд чинь энэ муухай нэр төр энэ боолын сэтгэлгээ энэ муухай боолын нэр төр унчих гээд байна шүү дээ. Тийм учраас энийг болооч зүгээр л хэрсэн бай те рационал бай. Хамгийн түрүү өөрсдөө л зүгээр хүндлээ л та. Тийм биз дээ. Өөрсдөө л хүндлээ. Бид тэр коммунистуудын хийсэн хятадаас өмнө монголчууд ямар байсан уншаад үзээрэй та нар. Үнэхээр хайр өрмөр хүмүүс байсан монголчууд. Зүүн тийш аялсан гэдэг энэ нэг Мойсе нэг багшийн гаргасан ном байгаа. Тэр байгаа. Тэр их гоё ном байлаа шүү. Тэрийг бас аваад үзчихвэл. Дүнгийн Ларсон тийм Монгол аялсан түүх гэх бас нэг ном байгаа. Мэдээж бид нэр
өнөөдрөх шиг ийм одоо арчаагүй те өнөөдөр байгаа Монголд байж байгаа энэ Homo sovietikus чиг ийм ослох царайлсан байсан бол бид Чингисүүд яаж хүчрэх болох юм бэ? Тийм биз дээ. Бид чинь Чингисүүд өөрийгөө л хүндлэтгэл байсныхаа ачаал хүчрэх болсон шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн лайв нөрөд өндөрлж нэрээ нэг юм хэлхээ мартчих. Нэрээ гэснээс юу төгсрөл дунд тэгээд байгаа машина зарна. Тэгээд суглаагаар зарчдаг хүмүүс тэгээд ах юм. Тийм суглаа мууглаа хийдэг тийм дуршлаг муршлахтай хүн байвал холбогдороо энэ дахин номер хичээлч үү? 88 83 4198 гээд манай Оюнбатны номер байгаа. 88 83 4198 гээд тэгээ холбогдоод энэ би машина зарах гээд байгаа. Төгсрөл дунд хийж байгаа машина зараад мөнгө хэрэгтэй байна залуучуудаа. Тэгээд тэр суглаагаар зарчдаг тэгвэл их хурдан зарагчдаг гэдэг байгаа. Манайхан тэгээ холбогдороо. За баярлалаа баярлалаа.